Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд үзэгчдээ. Эмэгтэйчүүдийн цаг эрүүл мэндийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай энэ удаагийн дугаарт их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өсвөр үеийн клиникийн эрхлэгч, их барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийлэмж Бижид Оржийн мөнх шиг өргөдөн оролцож байна. Таныг бас урилга хүлээн авч хүрэлцэн эсэнд маш их баярлалаа. Өрсөнд баярлалаа. За Монгол улсын нийт хүн амын 15% нь өсвөр насныхан эзэлж байдаг. Энэ өсвөр үеийн охид хүүгүүдэд тулгамж байгаа асуудлын талаар бид өнөөдөр ярилцахаар энд студид хүрэлцэн ирсэн байгаа. За бид бас энэхүү ярилцсандаа зориулаад өсвөр үеийн охид хүүгүүдэд маань яг эмчээс асуух сонирхолтой ямар асуултууд байна, тэдгээр асуултуудыг бас авсан байгаа. Тэгэхээр хоёулаа өнөөдөр энэ өсвөр үе буюу охид хүүгүүдэд зориулсан эрүүл мэндийн хөтөлбөрийг эхлүүлье гэж бодож байна. За ер нь өсвөр үеийнхэн гэж одоо хэдэн насны хоорондох хүн амын нэрлдэг бай тээ. За үзэгчдээ энэ орой минь түргээ. За эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлэгт өсвөрийн эрүүл мэндийн асуудлыг хөндөн оролцуулж байгаад баярлалаа. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтоор 10-аас 19 насныхныг өсвөр насныхан гэж тодорхойлдог. За Монгол улсад одоо 6-аас 7 хүн тутмын нэг нь өсвөр насны хүүхэд байна. За тэгэхээр манай өсвөр үеийнхэн бол маш олон төрлийн асуултуудыг асуухыг ээж аваасаа эмнэлгийн мэрэгжилтэнгүүд магадгүй авах найз нөхдөс их хүсдэг. Тэгээ одоо битээр зориулаад бараг 20 орчим асуултууд ирсэн байна. Тэгэхээр ер нь бол өсвөр наснд одоо ямар бие махбодод ямар өөрчлөлтүүд гардаг вэ? Ер нь одоо танаа клиникээр үйлчлүүлж байгаа нийт үйлчлүүлэгчдийн эзлэх одоо хувь нь ямар одоо асуудлууд ихэвчлэн зөнхлөн тохиолдож байна. Таян талаар манай үзэгчдэд бас нэг бодиттой таваарамтай мэдээлэл хүргэж өгөөч. За ер нь өсвөр наснд гарч байгаа өөрчлөлтүүдийг бүлгэлдэг. За тэгэхээр бие махбодод гарч байгаа өөрчлөлтүүд, за сэтгэл зүй танин мэдгэн өөрчлөлтүүд, за нийгмийн харилцааны өөрчлөлтүүд энэ наснд явагдаж байдаг. За бие махбодын өөрчлөлтүүдээс одоо нүдэнд харагдах өөрчлөлт бол огцом өсөлт, за бэлгийн бойжлтын шинжүүд байна. Гэхдээ энэ огцом өсөлт, биеийн өсөлт, биеийн жингийн нэмэгдлийг дагаад бүх эргэтэн тогтолцоонд хөгжил өөрчлөлтүүд явагдаж байгаа. За сэтгэл зүй танин мэдхүн хөгжлийн хувьд бол суур нь бол тархины хөгжил. За тархины хөгжилтэйг холбоотой сэтгэл зүйн асар их өөрчлөлтүүд явагдаж байна. Танин мэдхүн хүрээ нэмэгдэж байна. Бодит сэтгүүгээс хийсрэр сэтгэдэг болж хөгжиж байна. За нийгмийн харилцааны хувьд бол зөвхөн гэр бүл эцэгтэйгээ харилцдаг байсан бол үе тэнгийнхэн, найз нөхөд, сургууль дээрх харилцаа өшөө цаашаа мэрэгжил эзэмшээд ажил хийдэг болж जैन зарим өсвөр насныхан цэрэгт явж гин гэх мэт нийгмийн асар их өргөн харилцаанд бие дан оролцдог болдог. Яалтгүй яг өсвөр насныхан маань таны хэлж байгаа те одоо бүхэл төвшөнд зарим бараг өсвөр насныхан маань ажил хийж байна. Зарим нь бараг зарим тохиолдолд 18, 19 настай өсвөр насны охид хүүгүүд маань гэр бүл зохиож гин гэх мэтчлэн тулгамдж байгаа маш олон асуудлууд байдаг. Тэгэхээр манай өсвөр насныхнаас бас нэг ирсэн асуулт байгаа. Тэр нь болохоор юу гэхээр ер нь одоо энэ хөх ургах, бид гарч байгаа энэ өөрчлөлтөөс зарим охид хүүгүүд маань ялангуяа охид маань их ичид санаа зовдөг. Энийг одоо гэр бүлийнхэнтэй одоо жишээл биений мэрлэхэд гэр бүлийнхэнтэйгээ яаж ойлгуулах вэ? Өөрөө том болж ийн гэдгийг яаж мэдрүүлэх вэ? Хамт олон найз нөхөд за магадгүй яах нь одоо багштаач гэдэг юм уу иймэрхүү байдалд маш их ичид санаа зовдөг талаар бас асуусан байна л да. Тэгэхээр ерөнхийдөө таас өсвөр насны охидууд маань зориулаад энэ чиглэлийн одоо асуудлуудыг хэрхэн яаж даван туулах ёстой энэ үнэхээр ичих асуудал уугүй гэдэг дээр бас мэрэгжлийн зүгээс зөвлөгөө өгөөч. За өсвөр наснд биед гарч байгаа нэг өөрчлөлтүүдийн нэг бол бэлгийн бойжилт байдаг. За тэгэхээр энэ бэлгийн бойжилт бол эрэгтэй, эмэгтэй бүх хүнд явагддаг хөгжлийн тодорхой нэг үе шатчуд байна. За тэгэхээр бэлгийн бойжилт бол охидын хувьд бол ихэнхдээ 10-аас 12 наснд эхэлдэг. Гэхдээ зүүн тойрны охидын хувьд бол 8 нас орчмоос эхэлдэг тохиолдлууд байна. За бэлгийн бойжилтын хамгийн ихний шинж бол 90-95% нь хөхний хөгжил байдаг. За хөх хөгжиж эхэлснээс хойш жил хагасаас 2 жил хагасын дараа анхны биений эмэрдэг. За анхны биений эмэрснээс хойш за тодорхой мөчлөгтэйгээр эмэгтэй хүнд олон удаа биений эмэрнэ. За тэгэхээр энэ бол хэвийн хөгжил хүний санаа сэтгэлээс хамаарахгүй генээс өгөгдсөн өгдлийнхөө дагуу явагддаг хүний хөгжлийн нэг процесс учраас үүнээс айх, эмээх, санаа зовох зүйлгүй. За тухайн хүүхдэд бэлгийн бойжилт явж байгаа үед сэтгэл санааны хувьд маш эмзэг болдог. Тэр хүүхдийн гадаад байдал өөрчлөгдөж байгаа учраас
миний бид юу болж ийн гэж айх, эргэлзэх, санаа зовох зүйлүүд байдаг. Тэгэхээр үүнд үе тэнгийнх нь болон эцэг их асран хамгаалагчид нь, багш нар нь, за бас эмч нар энэ өсөлт хөгжлийн асуудлыг ойлгож, дэмжиж, хэрхэн эрүүл зөв өсч байж хуу гэдэг дээр зөвлөж тусалж байх ёстой. Маш гоё сайхан хариуллаа та. За ерөнхийдөө бол ялангуяа би энэ дээр нэг асуумар санагддгийн энэ хөх ургаж байгаа тохиолдол те охид маань ер нь ямар одоо бидний юугаар одоо левчиг те ямар материалаар хийсэн левчиг хэрэглүүл зүгээр хэдгийн ямар одоо хэлбэртэй ч гэдэг юм охидод зориулсан тийм ер нь юу байдгүй. Одоо сайз ч гэдэг юм хэмжээ ч юм уу эсвэл одоо материалын хувьд ч юм уу те заавал хатуулгатай байх ёстой энэ талаар та бас нэг зөвлөгөө өгөөч. За хөх хөгжиж эхлэх үед маш эмзэг. Хөх бол сүүний булчирхай. За хөгжиж эхлэх үедээ бас тэр өхний товчон дотор сүү гардаг сүгнүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүртэл эмзэг болж эхэлдэг. Тэгэхээр охид өөртөө таарсан даавун лич гэж хэлээд байдаг тий. Одоо хөгч гэж хэлээд байна, цээжч гэж хэлээд байна, өхний даруулагч гэж хэлээд байна. Тэгэхээр асран хамгаалагч буюу ээж нь эгч нь туслаад хэд бариу биш. Бас сул биш. Тийм даав материалаар бидний эвтэйхэн тухайн хүүхдэд харшил хөөргөө ийм материалыг сонгож хэрэгэлсэн зүйтэй. Зүгээр хэрэглэхгүйгээр ингээд майк подволк энэ төр өмсөө явдаг л да. Тэгэхээр зарим нөгөө сул подволкууд болохоор өхний товчийн үрээд бас эмзэглүүлэлт байдаг. Тийм тэгэхээр шархлаа энэ төр үүссэн байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр өөртөө таарсан тэр даавуу одоо цээжвчийг зүүсэн зүйтэй байдаг. Би бас өөрөө их барих эмэгтэйчүүд юмж та мэдж байгаа тий. Тэгэхээр ерөнхийдөө бол бас манай дээр нэг ийм кейс тохиолдож ирсэн байхгүй юу. Ердөөс хөхний ургалтаас ичээд ер нь бол тэр охины тухайд бол бас ямар асуудал байсан бэ гэхээр ер нь генетикийн хувьд ч гэсэн гэр бүлэрээ жоохон том хөхтэй. Тэрнээсээ маш их ичээд нүг гидсэнд одоо хийдэг даруулга байдаг шүү дээ тий. Тэр даруулга ингээд зүсрээд хөх нь бүр ингээд унцсан. 2 3 хөх төрүүлээд хүүхэд ингээд хөхүүлээд яатсан юм шиг тийм болж исэн. Тэгэхээр бас энэ дээрс манай эцэг эхчүүд маш их анхаарах хэрэгтэй юм шиг надад санагддаг байхгүй энэ хөхөвч сонгох дээр хөх цээжв сонгох дээр бага зэрэг өргөсөн ихтэй айхтар хатуулгагүй цэвэр даавн юм материалаар за дээрэс нь хамгийн гол юм бас ариун цэвэр эргэлт дээр их юу аадаг шиг байгаа хүүхдүүдээс эргэлзээд юу хэрэглэх ёстой юм бол нөө дэлгүүрт оронгууд аюу олон төрлийн ариун цэвэр эргэлүүд байгаад байдаг. Тэгэхээр энэ дээр ер нь огцод маань бас ямар зөвлөгөө байвал зүгээр. Биений эмний үед болон биений мэрээгүй үед бас ариун цэвэрлэл хэрэглэж байгаа охтууд. За биений мэрээгүй үед хэрэглэж байгааг нэг өдөр тутмын гэж нэрлэдэг байдаг те. Бас бэлгийн божилтууд, бэлгийн дааврын нөлөөгөөр хэвийн цагаан эмний гаралж явах ихсдэг. За энэ үзэгдэл бол биений эмний өмнөхөн буюу биений эмний дараа бас илүү ажиглагддаг. За тэгэхээр энэ үедээ охид бас өдөр тутмын ариун цэвэрлэл хэрэглэх тохиолдол байна. Гэхдээ ариун цэврийн хэрэглээг бол 2 цагаас удаан байхгүй. За биений эмний өдрүүдэд болвол тухайн өдөр гарч байгаа цусны хэмжээнээс хамаарч ариун цэвэрлэлийг сонгоно. За одоо бол гадуур ариун цэвэрлэлүүд янз бүрийн тусалтай байна те. Туслын зурагтай илүү их шингээдэг, бага шингээдэг те. Сантиметрийн хэмжээ нь бас байна те. Шөнө хийдэг, өдөр хийдэг гэх те. Тий. Тэгэхээр эхний үедээ бол охид ариун цэвэрлэхдээ жоохон туршлагагүй те байх тохиолдол байдаг. Энэ үед нь одоо тэр их чинь нээж нь ойр байгаа эмэгтэйчүүд нь туслах хэрэгтэй, зөвлөх хэрэгтэй тий. Тэгээ дээрэс нь бас ер нь зөвлөх бас нэг хүн даавн байх зүгээр байх шиг тий. Хулдаасан биш, доогоор гялууруулттай биш. Тиймэрхүү юу нь бас эргээд буцаад нөгөө нэг өсөх замын халдвар өгөх эрсдлээс сэргийлэх бас юм боломж бүрддэг тий. Тий. Тэгээд ариун цэвэрлэл маань өөрөө цусыг шингээж байгаа. Тэгэхээр цус бол өөрөө бас нэм бактери үржих таатай орчин болдог учраас их бага хэмжээний цус гарсан хамаагүй 2 цагаас бага нөхцөнд сольж явах хэрэгтэй. За нөгөө эхлээд хэрэглэж туршлагагүй байгаа үедээ бол шөнийн ариун цэвэрлэг шөндөө хэрэглээд тэгээ өдрийн ариун цэвэрлэг өдөртөө хэрэглээд за энэ үед буюу одоо тэр 10-аас 16 наснд ер нь биений юм ирнэ. Тэгэхээр энэ үед нас багш нар бас ойлгох хэрэгтэй тий. Яг үнэ тий. Багш нар аягүй завсраар ингээд бас нөгөө гарах тий боломжийг ариун цэврөөрөө орох боломжийг хангаж өгөх. Ихгүйгээс болоод бас өсвөр насны охтууд маань ялангуяа эвгүй байдалд ордог юм байна шүү дээ тий. Ичих, эвгүйрэх, үе тэнгийн
одоо дарамтанд орох тохиолдол дээрээс нөгөө ариун цэврээр л одоо тий нөгөө яг туслахын хэмжээнээс илүү их хэмжээтэй одоо цус гараад удаан хугацаанд суудсан байгаа тохиолдолд нэвтрэх тэгээ нөгөө сандал мандал форм интернаас цус энтер болох юм тохиолдлууд бас нэлээд байдаг. Тийм тэгэхээр охид маань бас биений юм ирээгүй үедээ ч гэсэн нүүц ариун цэврэлтэй явж байгаа хэрэгтэй тий. Биений юм ирсэн үедээ бас нүүц ариун цэврэлтэй явж байгаа. За тэгээд энэ насны охтууд манд дөнгөж ариун цэврэл хэрэгжилж эхэлж байгаа учраас туршлагагүй байна. Тэгэхээр багш нар энэ үед тэр ариун цэврийн өрөө орохыг хүсэх энэ төр тохиолдолд охтыг ойлгож бас тэдэнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Аюул чухал маш чухал асуудал шүү энэ бол тийм ээ. За танах бол маш их одоо өрмөц тусламж үйлчлэгээ үзүүлдэг манай Монгол улстайгаа цорын ганц их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 3 дугаар шатлалын эмнэлэг. Тэгэхээр өсвөр үеийн клиникээр таны одоо өдөр тутам үзүүлж байгаа тусламж үйлчлэгээний хүрээнд ямар ерөн зохилон тохиолдох асуудлууд түгээмэл байна. Таны талаас бас манай үзэгчтэй хуваалцаж. За өсвөрийн клиник гэснээс би өсвөрийн тусламж үйлчлэгээний талаар товчжилжээ. За өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд өсвөрийн кабинет клиник нэртэй 34 нэгж ажиллаж байгаа. За бүх аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэд эсвэл бүсийн онцлогын эмчилгээний төвийн дэргэд кабинет нэрээр ажиллаж байна. Бүх дүүргийн эрүүл мэндийн төвийн дэргэд өсвөрийн кабинет ажиллаж байгаа. За манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв өсвөрийн клиник бол лавлгаа төвийн үргэлтэйгээр үйл ажиллагаа тэр одоо өсвөрийн кабинетуудыг бас нэгтгэх тэр хүмүүсийг бас одоо олон улсын удирдамж стандарт эрүүл мэндийн яамны бас тусламж үйлчлэгээтэй холбож танаа клиник лавлгаа тусламж үйлчлэг үзүүлж байгаа тий. Өсвөрийн кабинетийн эмч мэрэгчлэлтнүүдийг чадахжуулах үүрэгтэйгээр ажиллаж байгаа гэсэн үг. За манай тандал судалгааны албан дээр бас бүх улсын хэмжээний өсвөрийн кабинет клиникийн тусламж үйлчлэгээний мэдээг нэгтгэдэг. Тэгээд жилийн эцэс тайлан гаргаж өсвөрийнхөнд ямар асуудал илүү тулгамж чинь тэгээд тэрэндээ тохирсон хариулт ажиллагаа төлөвлөдөг байгаа. За манай өсвөрийн клиникээр бол жилдээ эмнэлгийн тусламж үйлчлэгээг 2500-аас за 3500 орчим хүүхэд бас нэлээд бас олон хүүхдүүд тий. За үүний бараг 90% нь охид байдаг. За охидын хувьд илүү ханддаг асуудал бол гадна бэлэрэхтэй өтрээний өрөвсөл. За бас биений эмний алдагдал, биений эм одоо их ирэх тий, биений эм олон ирэх. За биений эм ирэхгүй болох, биений эм өвдөлттэй ирэх гэх мэх зөвөрөөр ханддаг. За хүүхдийн хувьд бол бас өсвөр наснд нэг илэрдэг зөвөрөл хөх хөндөрлөх зөвөрөд байдаг тий. Хөх хөндөрлөх зөвөр бас илэрдэг. За бас бэлгийн 2 дахь шинж тэмдгүүдэд эргэлзсэн, гайхсан энэ талаар бас зөвлөгөө авах гэсэн зорилгоор нэлээд ханд. За түүнээс гадна бас зүгээр ингээд өсвөр үеийнхэн ялангуяа охтууд маш олон асуудлууд байгаа тий. Тэр дотор нэг одоо бидний бас эцэг эхчүүдийн, багш нарын, ер нь одоо энэ эмчтэрийн бас сэтгэл зовоодаг нэг асуудал бол охтын жирэмслэлтийн асуудал байдаг. Олон асуудлууд дотор жирэмсэл. Тэгэхээр ер нь бол Монгол улсын хэмжээнд танаа тамд судалгааны албанаас ингээд жил болгон статистик мэдээ гаргаж байгаа. Тэгэхээр энэ өсөөгүй жирэмслэлт, охтын жирэмслэлтийн асуудал ер нь ямар төвшөнд Монгол улсад өнөөгийн байдалтай байгаа вэ? Та энэ талаараас мэдээлэл өгнө. За ер нь бол дэлхийн нийтэд 20 хүртэл насныхны төрөлтөг охтын төрөлт гэж авч үздэг. За манай статистикч гэсэн одоо эрүүл мэндийн хөгжлийн төв дээр бол тоо мэдэг гарахтаа яг 20 нас хүртэл 15-аас 19 за 15 хүртэл гэж тоо гаргасан байдаг. Тэгэхээр энэ насанд маань нөгөө 18 хүрээд гэрлэж болно гэд насан туршсан тэр бас жоохон бүсгүйчүүдийн жирэмслэлт төрөлт бас үр хөндлөлт ороо явчихдаг. Тэгээ ороо явчихдаг. За яг 18 хүртэл гэж тооцох юм бол харьцангуй зүүнтөө гарна. За өсвөр насныхны хувьд жирэмслэлтийн ихэнх тохиолдол нь бол хүсээгүй байдаг. Тэгэл байх. За энэтэйгээ холбоотойгоор илүү шийдвэр нь үр хөндлөлт байх гэдэг. За хүсэж төлөвлөсөн өсвөр насныхан бол байна. Хүсээд төлөвлөөд төрөөд тий охид бол байна. За хүсээгүй жирэмслэлтийн хувьд бол өсвөр насныхны хувьд бол ихэнх нь нөгөө жирэмсээс сэргийлэх арга хэрэгслийн мэдээлэл хангалттай биштэй холбоотой энэ аргыг хэрэглэхгүйгээс хүсээгүйгээр жирэмсэлж байна л да. За хамгийн өндөр за төрөлтийн хувьд авч үзэх юм бол 14 онд хамгийн өндөр хүрсэн өрөөлбөл нийт төрөлтийн 5.5% буюу за 4400 орчим өсвөр насныхан төрсөн байна. За энэ тоо тэрнээс хойш буурсаар 20 онд бол 2900 орчим өсвөр насны охид төрсөн байна. За энэ нь бол нийт төрөлтийн 3.8% эзэлж байна. Тэгэхээр бас манай нэг одоо юу гэдэг олон улсын удирдамж маань бас манай Монгол улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомжийг жоохон зөрөлдөд байгаа юм шиг надад харагдаж байна л да. Яагаад гэвэл
Монгол улс өөрөө 18 нас хүрсэн бол насанд хүрсэн хүн гэр бүл зохиож болно гэдэгтэл бидний нөгөө тодорхойлчсаар 10-аас 19 нас гэхээр магадгүй 18, 19 настай охтууд маань одоо гэр аль үшээ хүнтэй суугаад гэр бүл болоод батлуулаад хүүхд гарах насны хамтаа амьдраад ингээд төлөвлөөд хүүхд гаргахтал тэр маань бас ингээд манай охтын жирэмслэлтийн тоонд ороод бас нэг талаасаа бол эм чимлэгийн ажилчдын одоо магадгүй одоо ард иргэдийн сэтгэл санааг зовоох ийм бас нэг юу гэдгийг нэг тийм нэг талаас бол бас ташаач юм шиг ийм мэдээлэл одоо гарч ийн л да. Тэгэхээр бол бас энэ дээр бас миний зүгээр одоо судлаач эмч хүний хувьд бас бодож байгаа юм болохоор ер нь статистик мэдээг бас жоохон ялгаатай гаргуулах зүгээр юм байна. Тий 18 хүртэл гэж гаргаад 10-аас 18 гаргуул арай өөр тоо гарч болох юм. Яагаад гэвэл нэгэнт 18 наснд бид нэр гэр бүл болж болно гэд Монгол Улсын хууль заацснаас цааш тийм ээ тэгэхээр энэ дээр бас бид нар бас анхаарах хэрэгтэй байна гэж бодож байна. Тий. За жирэмслэлтээр бас нэг хэлэх юм бол яг манай клиникээр хандсан жирэмсэн охтын нэг 15-аас 20 орчим хүн хүчирхийлэл улмаас жирэмсэн болсон байдаг. За ихэнх нь хүсээгүй учраас өргөндүүлэхэр шийдсэн байдаг гэдэг. Гэтэл өргөндөлт маань өөрөө жирэмсний эрт хугацаанд, хожим хугацаанд жирэмсэн таслах гэж байдаг. Охид нөгөө хангалттай мэдээлгүйгээс эсвэл хин нэгнээс хаана хандхаа мэдхгүйгээс өргөндөлтийн хугацаа өнгөрсөн үед одоо эмчид ханддаг тийм тохиолдлууд байна. За охиноо бас жирэмсэлцэн явж байгааг мэдхгүй асран хамгаалагчд байна. Тэгээ баг төр хугацаанд нь энэ дөнгөж мэдээд охиноо дагуулад орж ирэх жишээтэй. Тэгэхээр өсвөр насныхандаа одоо анхаарал халамж хүүхдэд хамгааллыг ер нь бас бүх төвшөндөө бид нар бас нэлээд хариуцлагатай хийх бас хэрэгцээг харуулж байгаа юм. Тий, эцэгчүүд үргэлж нөгөө яг л бага наснд нь хэрхэн халамжилж анхаарал хандуулдаг байсан. Яг тэрэн шиг өсвөр насныханд анхаарал хандуулдаг, тэдэнтэй ярилцдаг, тэдэнд ямар асуудал тулгамж байгааг ойлгохыг хичээдэг, тэднийг сонсдог. Тийм л байх хэрэгтэй. За дээр нь бас нөгөө сургуульд ирэх эрүүл мэндийн хичээл маань яг хөтөлбөрийн дагуу чанартай ордог. Энэ хүүхдүүдийн маань эрүүл мэндийн боловсрол, тэр дотор нь нөхөржгүй эрүүл мэндийн боловсрол, за амьдрах ухаанд суралцах энэ байдал бол энэ өсвөр насныхны өсөөгөө жирэмслэлтээс сэргийлэх маш чухал хэрэгсэл байгаа. Тийм, чухал арга болно. Ер нь бол яг таны бас хэлж байгаа хүндэж байгаа юмнууд агуулгууд бол маш чухал байгаа байхгүй яалтгүйл дээр одоо эрүүл мэндийн хичээлийг бид нар чанартай дээрээс нь тухайн хүүхдийн нас физиологт тохируулж орох нэг чухал байгаа. Одоо зарим 9 10 10 настай хүүхдүүдэд 3 4 дугаар ангийн хүүхдүүд бэлгийн божлын талаар яриад төдийл ойлгохгүй байхад 14 5 настай хүүхдүүд тэрийг хүлээж авч байгаа байдал бас ялгаатай байгаад байдаг. За тэгээд тэртээ тэр нөгөө хүүхдүүд бол бас одоо манайд бол цахим хэрэглээ маш их байна шүү дээ. Ямар ч цензургүй байж шүү дээ, тэ. Тэгэхээр хүссэн хүсээгүй тэд бол энэ мэдээлэл рүү орж байгаа, үзэж байгаа тодорхой хэмжээгээр за үе тэнгийнхэнтэй энэ талаар ярилцж байгаа. Тэгэхээр бид нар яах ёстой гэхээр эцэг их асран хамгаалагч, багш, эмч мэрэгжилтнүүд тэдэнд хэрэгцээт мэдээллийг өгдөг. Тэ тулгамж байгаа асуудалтай нь уйлдуулаад их сонсдог байх. Мэдлэгийг сайжруулах, тэ чадварыг сайжруулах тэр талд бас зөвлөгөө өгдөг, тусалдаг байх хэрэгтэй. Манай одоо нэг оролцогч болчих асуусан байгаа байхгүй өсвөр үеийнхэн дотор ингээд найзуудаас их зөвлөгөө авдаг. Энэ юу н эрсдэл дагуулдаг уу? Энийг та нэг асуугаад өгөөч гэсэн ийм одоо яг тэр хоорондоо л яг ихээр мэдээллийг солилцчихэдэг. Тэгэхээр энэ маань маш их эрсдэл дагуулдаг гэж өөрөө бодоод тах шиг байгаа байхгүй. Тэгэхээр энэ тал дээр ер нь бол өсвөр үеийнхэн биеиндээ их зөвлөдөг, биеиндээ гаргалгаа одоо гаргаж өгдөг. Энэ дээр танд дэмж мэрэгчлүүний хувьд За ер нь бол өсвөр насныхныг эрт өсвөр насныхан, дунд өсвөр насныхан, хожим өсвөр насныхан гэж ялгадаг. Тэгэхээр энэ насыг ялгаж байгаа бие физиологийн хувьд явж байгаа өөрчлөлтүүд нь, сэтгэл зүйн өөрчлөлтүүд нь, таны мэдхүй хөгжил нь, нөгөө нийгмийн харилцааны хөгжил нь арай өөр байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тусламж үзүүлэхдээ бид нар энийг анхаардаг. За эрт болон дунд өсвөр наснд бол харьцангуй өсвөр насныхан маань эцэг их асран хамгаалагчаасаа жаахан зай бариад тэдэнд хин чухал гэхээр үе тэнгийнхэн чухал байдаг. За ямар нэгэн асуудал тулгамдлаа гэхэд тэдэнтэйгээ илүү ярилцах гаддаг. Гэтэл нөгөөдөл маань бас ижилхэн мэдээллийн төвшөндөө хүүхэд байвал эрүүл мэндийн илүү эмзэг эрсдэлтэй асуудал байх юм бол цаг хугацаа алдуулах бас буруу мэдээлэл өгчихтэй ийм тохиолдлууд бас байдаг. Тэгэхээр бид нар өсвөрийнхэнтэй юу гэж зөвлөдөг гэхээр багштаа тий ээж аавтаа асран хамгаалагчтаа эсвэл хамгийн итгэж болдог дотны тэр насанд хүрэгчтэй тий асуудлаа хуваалцах тий эсвэл эмнэлгийн тусламж үйлчилгээнд
одоо энэ өсвөрийн кабинетууд бол харьяал харгалзахгүй нууцыг хадгална гэсэн үйлчлэгээ үзүүлж байгаа байхгүй юу. Тэгэхээр хамгийн түрүүнд чиглүүл зөв одоо зөвлөгөө өгч чадах тэр насан туршидтай хандвал тэдэнд чиглүүлээд өгнөө л гэж хэлмээр. За ялангуяа одоо юу гэдэг саяхан ч бас та мэдчихсэн байх та өсвөр үе ялангуяа ерөнхий улс төрлийн сургуулийн октоодынууд октоо үзлэг гээл хийлээ, хийж болохгүй. Ер нь бол энэ өөрөө бас нэг талаасаа гендер суурилсан хүчирхийллийн хэлбэр гэл ингээл бид нар бол олон талаас нь тайлбарлаж байгаа. Тэгэхээр та бол өөрөө их барих эмэгтэйчүүдийн эмч төсвөр үеэ ихэнх одоо үйлчлүүлэгч нь октод байгаа. Тэгэхээр энэ тал дээр юу ямар одоо санаа бодолтой явдаг вэ? Энэ чиглэлд ер нь Монгол улс ялангуяа эрүүл мэндийн яам, эмч мэрэгчлэнгүүд бид нар ямар одоо бодлого чиглэл баримтлах нь илүү үр дүнтэй гэж бодож байна. За октоо үзлэг гэхээр нөгөө нөхөрч эрхтний үзлэг гэдгээ бид нар ярьж байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь хүнд нөхөрч хүн болгон нөхөрч эрүүл мэндийн эрхтэй, хувь хүний нууцаа хадгалах эрхтэй. Тэгэхээр нөхөрч эрүүл мэндийн асуудал бол маш эмзэг асуудал гэдэг. За октын үед зүгээр л цагаан эм гэд ярих, биений эм гэд ярих нь хүртэл айгүй эмзэг асуудал байдаг. Яг тэр үгийг ингээд амаараа дамжуулаад хэлэхэд хүртэлтэй маш их эмзэг хэцүү тэгээд ярилцахад их төвөгтэй байдаг. Асуугаад хүртэл тэрийг эмзэглэх тохиолдол байна. Энэ бол зүгээр байж болох л уруу шүү дээ, тий. Тэгээд ер нь бол октын үзлэгийг социализм үед л хийдэг байсан. Гэхдээ одоо болвол ингэхгүй бид хүний эрхийг дээдлсэн, нөхөрч эрүүл мэндийн эрхийг дээдлсэн тухайн хүн хүссэн үедээ одоо хүссэн тусламж үйлчилгээндээ өөрөө очиж сайн дурын үндсэн дээр асран хамгаалагчийн зөвшөөрлөөр үзүүлдэг ийм л одоо чиглэлээр бид нар ажиллаж байгаа. Ийм чиглэлээр ажиллахыг бүх өсвөрийн кабинетийн эмч мэргэжилтнүүдийн их барих эмэгтэйчүүдийн эмч нартаа бид нар одоо зөвлөмж өгч байгаа тийм. Ялдгаа одоо тэгэхээр бас зүгээр ингээд ажиглаад байхад бол яг өсвөрийн үеийн насны хүүхдүүд маань ингээд яг ингээд тулгамдсан асуудал гараад ирэхээр хаана хандахыг нэг мэдэхгүй байдаг шүү байхгүй. Өрхийн эмнэлэг дээр ингээд очихоор бас яг өөртөө тохирсон тэр тусламж үйлчлэг өгөх болов уу? Эсвэл миний энэ асуудлыг одоо хүнд ярьж болов уу гэд ингээд идэв. Тэгэхээр одоо жишээл Улаанбаатар хотод оршин сууж байгаа, Хөдөө орон нутагт оршин сууж байгаа магадгүй сум багтай байгаа октод маань одоо жишээлбэл яг энэ өсвөрийн тусламж үйлчлэгээ, октын тусламж үйлчлэгийг авъя гэх хэрэгцээнд гарвал ер нь хаана хандах хэвээр. Одоо нөгөө бүх дүүргийн эрүүл мэндийн төвд байгаа өсвөрийн кабинет. За Баянзүрх дүүрэгт маш олон ихтэй сургууль оюутны хотгон байдаг. Тэгэхээр Баянзүрх дүүрэгт бол 2 өсвөрийн кабинет ажиллаж байгаа. Бас өөрмөцтэй. Оюутны хотгонд бүр өсвөрийн залуус дээлтэй клиник гэдээ бүр ажиллаж байгаа байхгүй юу? Тийм. За бусад дүүрэгт бол бүх дүүргийнхаа эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа. За бүх аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн онцлогын эмчилгээний төвийн дэргэд өсвөрийн кабинет нэрээр ажиллаж байгаа. За тэгэхээр өсвөрийнхэн маань одоо харьяал харгалзахгүй үйлчлэг авах хэрэгтэй энэ кабинетуудаар. Тэгээ нууцыг хадгалсан үйлчлэгийг аавна. За эцэгчүүдэд хандаж эхлэхэд оюутан болоод ирлээ. Тэгэхээр ерөнхийдөө оюутан болоод ирэхэд нэг 16 7 настад ирчээд байгаа шүү дээ. Тийм шүү дээ хөрх юм нөө өсвөр да. Гэтэл ирээд нөгөө орон байр сургуулийн шийдчихэд яваад өгдөг. Энэ хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ яах вэ гэдгийг хэн ч чиглүүлдэггүй. Тэр шүү дээ. Тэгэхээр хаана үзүүлэх ёстой, хэн хандах ёстой гэх тийм. Хаана хандах юм? Имлэг хаана вэ? Тэр бүгдийг хүүхдэд зөвлөөд зааж өгөө дагуулж чад үзүүлээд ингээд явбал бүр айгуу сайн. Гэтэл оюутнуудад тулгамж байгаа эрүүл мэндийн асуудлаар нөхөрч эрүүл мэндийн асуудлаар их асуудал тулгамдгаар яаж ин 100 гэрте очиод үзүүлнэ. Тэгээд цаг тохиолдол маш их байдаг. Тэгэхээр Монгол улсын иргэн лэмчин Улаанбаатар хоттой одоо эрүүл мэндийн өөрийнхөө оршин сууж байгаа тий оршин сууж байгаа дүүргийнхаа эрүүл мэндийн төвөөр за тэгээд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв өсвөрийн клиникт хандах боломжтой. Тэгэхээр нэг үе бодоход бол бас тусламж үйлчлэгийг нэлээд хөөрхөн төрөлжөөд ирсэн байгаа. Тэгэхээр өсвөрийн кабинетууд маань ер нь ямар мэргэжлийн хүмүүс ажилладаг вэ? За заримд нь хүүхдийн эмчнэр ажиллаж байна. Заримд нь их барих эмэгтэйчүүдийн эмчнэр, дотрийн эмчнэр, өрхийн эмчнэр одоо өсвөрийн эмч мэргэжлийн сургалтанд хамрагдчихад тэгээд тусламж үйлчлэгээ үзүүлж байна. За түрүүн одоо нэг хүчирхийлэлд өртсөн охтуудын талаар бид бас ярилцлаа тий. Тэгэхээр ер нь одоо энэ хүчирхийлэлд өртсөн байгаа үед манай охтууд маань хаана хандах ёстой вэ? Тэр тал дээр та бас нэг мэдээлэл хүргэж өгөөч тий биднэрт. За ер нь бол хүүхдийн эсрэг хүчирхийлэл 4 төрөлтэй. За 4 янзаар хүчирхийлэлд өртөж гин гэж үздэг. Сэтгэл санааны, бие махбодын, за тэгээ бэлгийн, за үл хайхрах байдал гэдэг.
За манай клиникт хандсан одоо хүчирхийлэлд өртсөн байж болцсошгүй өгүүлэмжтэй хандсан өсвөр насныхны бараг 90% нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. За тэгэхээр ер нь бол манай танилцуулгааны албанд ирдэг мэдээгээр бол охидын хүчирхийлэлд өртсөн охидын одоо ихэнх нь бэлгийн хүчирхийлэлд хөвгүүдийн үед илүүтэй бие махбодын хүчирхийлэлд өртдөг гэсэн тийм судалгааны дүн гарсан байна. За хүчирхийлэлд өртсөн байж болцсошгүй өртөх эрсдэлтэй байвал хамгийн ойртой өсвөрийн кабинеттай хандаж болно. За эцэг эхтэйгээ асран хамгаалагчтайгаа ярилцаж чадахгүй бол энэ өсвөрийн кабинетуудад хандаж болно. За өсвөрийн кабинетийн дэргэд зөвхөн эмч төдийгүй нийгмийн ажилтан сэтгэл зүйч ажиллаж байдаг. Түрүүн биелсэн өсвөр насныхны хувьд бол биеийн хүчил төдийгүй сэтгэл зүй танин мэдхүү хөгжил, нийгмийн харилцааны хөгжил явж байгаа гэдэг утгаараа энэ бүх хөгжил дээр нь бид нар тусламж үзүүлэхээр багаараа ажиллаад байждаг. За ингээд хүчирхийллийн өгүүлэмжтэй тохиолдолд бид бас багаараа тусламж үйлчилгээ үзүүлдэг. За бусад бас байгууллагуудтай хамтран ажилладаг. Бас хууль хүчний хүмүүстэй тий цагдаа сэргийл хүүхэд хамгааллын тогтолцоо гэж байна тий эрүүл мэндийн байгууллага ордог. За хүүхэд хамгааллын одоо байгууллагууд тухайлх юм бол гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн хэлтс газрууд байна. Тэгээд цагдаагийн байгууллагууд ингээд бид бүгд ингээд хамтран ажилладаг. За одоо ингээд охид хүүгүүд маань бас нэг юм яаж одоо энэ өөрчлөгдөд байгаа бие махбодтой харьцлах вэ? Ялангуяа одоо за мэдээж яг ус мусанд ороод ингээд өөрсдөө гол анхаарч байгаа шиг байна. Гэтэл нөхөршгүй хэрэгтний илүү их ингээд нөгөө өрмөц арчилгаа шаардлагатай гэж ойлгоод байх шиг байна. Тэгэхээр та энэ дээр бас нэг охидууд маань сайхан зөвлөгөө өгөөч. За ер нь бол ээжээс төрсөн үеэс л одоо яг хооллолт, ариун цэврийн дэглэм шиг бид нар одоо бэлгийн ариун цэврийн дэглэмийг одоо бага наснд бол мэдээж асар хамгаалагч нь хийж өгөн тий. За нэг 5-6 наснаас эхлээд яг өөрт нь зааж өгөөд тий бэлгийн ариун цэврийн дэглэм юу юм гэдгийг хийж өгч заагаад тэрнээс дээшээ өөрт нь зааж өөрөөр нь хийж хэвшүүлж болдог. За тэгэхээр ер нь бол нөхөн өрч хөрхтөн маань хүний нөгөө шээс буюу баас гэд ялгадас гардаг сүвнүүдийн тунд байрладаг учраас за энэ ялгадсны үлдэгдлэр бохирдох боломжтой. За орчногны хуниас орчимд, хэрцэн орчимд гидсний бактериуд ихээр байрлаж байдаг. За тэгэхээр бэлэг эрхтнээс бас тодорхой хэмжээний цагаан аймаг гарна. Тэгэхээр илүү бохирдох боломж байгаа. За энгийн өөрт байдаг нянгуудаар үүсэх боломжтой учраас эдгээрээс хамгаалах юм ерөөсөө л ариун цэврийн дэглэм. За охидын хувьд бол өдөр бүр өдөрт 1-2 удаа гэж гадна бэлэг эрхтэй орчног орчмоо угаах ёстой. За хүн болгон мэддэг урдаас нь хойшоо чиглэлэр гэдэг те орчног орчмоос баасны гидсний нянгуудыг зөөвөрлөхгүйгээр угааж гинэ гэсэн үг. За тэгээд савн хэрэглүүл гэж хэлдэг. Ер нь бол салс дисгийг бол савндахыг зөвлөдөггүй. Зөвхөн арьсан хэсэгт савн хэрэглүүл хүүхдийн савнгаа л хэрэглэнэ. Хүүхдийн савн бол будаггүй одоо үнэр шингээгээгүй ийм байдаг учраас хүүхдэд бол аюул багтай. Тэгэхээр 7 хоногт 2-3 удаа гихта савн хэрглэж болно гэж үздэг. За тэгээд мэдээж нейлонон дотоож өмсөхгүй байх, даавн дотоож өмсдөг байх. За усны хувцас өмссөн үедээ усанд ороод нөгөө усанд бассейн цэлээд дуусан бол хурдан тайлах тий. За хит бариу дотоож джинс өмдөнтрийг богино хугацаагаар өмсөх гэж бид зөвлөдөг. За дээр нь бие угаагч, биеийн альчуур, гар нүрийн альчуур бол маш чухал охидын хувьд ч хүүхдийн хувьд ч. Тэгэхээр хүний арьсан дээр энтэр хүний гидсэнд, хүний эмэгтэй хүний үтрэнд ашигтай бактериуд байдаг. Тэгэхээр хамгийн их ашигтай бактери бохирдож болох зүйл бол нөгөө ариун биеийн альчуур, бие угаагч энэ байгаа шүү дээ. Тэгэхээр үнийг бол зөвхөн өөрөө хэрэглэдэг. Тусдаа байх нэг чухал шүү дээ. Тусдаа байх тий. За орны цагаар хэлж гисэн зөвхөн өөрийнх нь байх гэдэг зүйлгээ. Энэ бүгд одоо нөхөрч хүрхтний эрүүл мэндэд нөлөөлнө. За нөхөрчгүй эрүүл мэнд төдийгүй бөөр шисний замын эмгээс урьдчилан сэргийлэх маш чухал арга байдаг. Бэлгийн ариун цэврийн дэглэм бол маш чухал арга шүү гэж хэлмээр. За баярлалаа мөнх хэмжтэй. Ингээд бас өнөөдөр цаг зав гаргаж манай эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард хүрэлцэн ирсэнд
танд үзэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Тэгээ манай одоо нэвтрүүлгийн зүгээс танд бас бицхэн гарын бэлэг бэлдсэн байгаа. Боловсруулалтаар дамжуулаад өөртөө эрхчлөө олгосон Малала гэдэг энэ охины мундаг охины номыг танд дурсуулъя. Тэгээ манай Гоёл Medical гэдэг гоо сайхны эмнэлэг байгаа. Энэ эмнэлгийн маань бас тань энэ эмнэлгээр үйлчлүүлэх эрхийн бичгийг бас танд дурсуулъя. За баярлалаа. За баярлалаа. За нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд баярлалаа. Эцэгчүүдтэй хандаж хэлэхэд өсвөр насныхныгаа үргэлж сонсож байгаарай, үргэлж харж, ажиглаж байгаарай, тэднийг мэдрээрээ хизээд туслахад бэлэн байх, туслагч нь байгаарай л гэж зөвлөе. За баярлалаа. Манай нэвтрүүлгийг үзсэн үзэгчид та бүгдээ маш их баярлалаа. Дараагийн дугаараараа дахин уулзцгаая.